Ийм Монголиа захим системдэр эмийн үнийн ил тод байдлыг харуулах захим платформ бий болжээ. Жишээ нь эмийн сангуудаар эмийн үн олон төрлийн үнэтэй байдаг. Тэгвэл эмийн үнийг ил тод гаргаснаар хэт үнийн зөрөө үүсэхгүй. За мөн та өөрийн сонгосон эм тариаг эмийн сангуудад ямар үнэтэй байгааг харьцуулан харах боломжтой болжээ. За мөн бас нэг үйлчлэгээ шинээр нэвтрүүлсэн нь эргэн та өөрийн даатгалын үйлчлэгээ авсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ийм Монголиагаас авах боломжтой болсон юм а. Ийм Монголиа системээр ороод эрүүл мэндийн даатгалаас үйлчилгээ авсан талаарх өнгөрсөн сарын мэдээлэлээ шууд авдаг болж байгаа шүү. Ингэснээрээ иргэн та бодиттойгоор би хэдэн төгрөгийн тусламж үйлчилгээ авсан юм. За тэр нь хэдэн төгрөг байдгийн бай. Та өөрөө давхцуулж мөнгө төлснө үгүй юу гэд хүртэл тэр мэдээллийг хэлэх боломжтой болно. Ингэснээрээ бид эрүүл мэндийн даатгалын тогтолцоог илүү одоо ард иргэдийн хяналтанд оруулж нөгөө эмийн жижиглэн худалдааг бид одоо ийм Монголиогоор гарсантай адилхан энэ системийг бас нэвтрүүлж байна. 9 сараас хойш эрүүл мэндийн даатгалын санхүүжилтэн дээр эмнэлэг болгон дээр сарын гүйцэтгэлгүүдээр хяналтуудыг тавьж эхэлсэн. Тэрний хүчинд нэг 200-аад тэрбум төгрөгийн өртөөгөр орж ирж байгаа энэ жилдээ. Тэгээ бид эхний 1 сарын 1-ээс ахуулаад энэ 200 тэрбум төгрөгийг эхний одоо 4 сардаан барагдуулалт дуусгах 4 сараас хойш одоо тэр хяналтууд, гэрээнүүд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэвийн явуулах өрөөнд дууссаны дараагаар нөхцөлийг бүрдүүлэхээр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл бүх эмнэлгүүдэд шахаж ажиллаулж байгаа. Монголчуудын дунд хоол боловсруулах замын зовир их байдгийг мэргэжлийн хэлдэг. Энэ нь баярын өдрүүдэд болон баярын дараа улам нэмэгддэг. Тодорхойлбол хоол нь шингэхгүй байх, хөвлийгэр болон хавиргаар хатгуулж өвдөх, хордлого олчлоо зэргээр илэрдэг байна. Тэгвэл дээрх бүх шалтгаан нь хоолны дэглэм болон архи согтууруулахундаа хэтрүүлэн хэрэгсэнтэй холбоотой гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Одоо цагаан сартай холбоотой хэлэхэд бол өөх тосны асуудал их нэмэгддэг. Энэ нь өөх тос гэдэг нь зөвхөн одоо шингэн өөх тос биш. Тасалгааны температур зарцдаг буюу амьтны гаралтай өөх тосноос аль болох татгал зачаа гэж зөвлөмөр байна. Ягаад тэгэхээр энэ өөх тосны асуудал ихтгэлээрээ одоо цусны чулуу үүсэх, хөвлөгийг хатгуулж өгдөх, нойр булчирхайны өрөвсөл болох гэх мэт завирууд их гардаг. Баяр ёслолын үеэр богино хугацаатай хадгалах хүнсний бүтээгдэхүүнийг буруугаар хадгалснаас болоод за гидсний хямрал, хотод гидсний хямралын дуудлагуудаас мөн адил нэмэгддэг. Архи согтууруулах ундаанаас гадна осол гэмтлийн дуудлагууд нэмэгддэг. За архи согтууруулах ундаа хэрэгэлсэн байсан ч хоорондоо муудалцаж байд юм эсвэл ямар нэгэн байдлаар хэтрүүлэн хэрэглэснээс болж осгох, гудамж талбайд бэртэх, хоорондоо маргалдах асуудал үлдсэнд гардаг. За тиймээс аль болох амархан шингэдэг, хөнгөн, үйлдвэрийн бус аргаар бэлдсэн өөх тос багтай, чихэрлэг багтай, тичээлэг чанар сайтай, эвчлэг багтай хүн сэргэлхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. За мөн ийм Монголиа захим системд эрүүл мэндийн салбарын шинэ үйлчилгээнүүд ийхүү нэвтэрсээр байна.